За 41-р бодлого нь функцийн уламжлал нь тгээс их байх тэнцэг шиг бодгонэ. За эндээс уламжлахаа нэгийн уламжлал нь ойл L-ийн гэсэн уламжлал маань нэгийг бахна гэсэн. Тэгээд тгээс гэсэн юм тэнцэг шиг бодгонэ. Тэгэхээр нэгийг бахна гэсэн тгээс их байна гэдэг чинь нэг нь эрэг том чинь x нь л тгээс гэсэн үг. За харин ингэж болох. Тэгэхээр 0-оос нэмэх хязгааргүй тэг нь аргагүй. За 42 нь болохоор уламжлал аваад нэгийг орлоо гэж. За уламжлал авахаар бүгдээрээ 2-ыг хүчин x-ийн 10 зэрэгтэн чинь 10 урагшаа гаргаад зэргээс нь яс чинь хасган 6 хүчин x-ийн 5 гэхэд 5-ыг урагшаа гаргаад зэргээс нь ясаад тэгээ одоо эндээ бүгдээрээ x-ийн 1-ийг ордог гинэ. Тэгэхээр 20-ыг үрчгэн 1 хасган 30-ыг үрчгэн 1 20-оос 30-ыг хасаад хасгаар. Зянд синус x функцээс уламжлалт аваад 0-ыг орлуулна. Синусийн уламжлал косинус x. Тэгээд уламжлалтаа тгийг орлуулна. Тэгэхээр косинус тэг градусаа гэхэр нэг болно. За дааны давхар функцоогоос тэгэхээр ихтэй бүгдээрээ 30 зэрэгтэй байна. Зэргээс нь 30-ыг урагшаа гаргаад тэгээд зэргээс нь 1-ийг хасаар 29 үрчгэн дотор талаас нь. Тэгэхээр эндээс 5-ыг хүчин x квадратаас уламжлахаар 2x хасган x уламжлал 1. За тэгээ эндээ бүгдээрээ тгийг орлуулах. Тэгэхээр 30-ыг хүчин x-ийн тгийг тохоор энэ тэг болоод 5-ын 29. Тэг зайныг урдан цэг гартаад баг. Тгийг тохоор чинь 5 гарна. Энэ үний 29 зэрэгт x-ийн тгийг тохоор хасах. Тэгэхээр хариу нь хасах 30-ыг үрчгэн 5-ын 29 зэрэгт. За магадгүй ингэж тавьсан байж магадгүй 30 маань хасах 6 үрчгэн 5 тэгээд 5-ын 29. За үржүүлж байгаа юм чинь зэргүүдийг нэмчээ. 29-тэй нэг нэмдээ 5-ын 30. За уламжлал аваад тгийг орлуулах гэж. Тэгэхээр манайх энэ маань хоёр функцийг үржүүр байгааз. Тэгэхээр үржүүр байгаа учраас эхлээд бүгдээрээ эхний энэ функцээс уламжлал авч y-ийг үржүүлээд нэмэх нь y-ээс уламжлал аваад x-ийн квадрат хасган 5x нэмэх нь 6-аар үржүүлж. За тэгэхээр эндээс x-ийн квадрат. За x квадрат бол уламжлал маань 2x 5-ыг үржин x уламжлал 1 сул тооны уламжлал тэг. За нэмэх нь y-ээс уламжлахаар яг өөр гардаг. Тэгээд x квадрат хасган 5x нэмэх нь 6. За нэг бүгд нэг хэмэгтгээд ах шаардлагагүй 0-ыг орлуулах юм чинь тий. За 0-ыг тавихаар хасах 5 үрчгэн 1-ийн 0 зэрэгт нэмэх нь 1-ийн 0 зэрэгт 0-ыг тавихаар 6. За y-ийн 0 зэрэг чинь 1. Тэгэхээр хасах 5 дээр нэмэх нь 6 буюу хариу 1 гарах нэ. За энэ болохоор ноогтөр уламжлал. Тэгэхээр бүгдээрээ хүртэр дээр байгаа синус x-ээс уламжлал аваад 1 дээр нэмэх нь косинус x-ээр үржүүлээд хасах нь хуваар дээр байгаа 1 дээр нэмэх нь косинус x-ээс уламжлал аваад хүртэр дээр байгаа синус x-ээр үржүүлээд хуваах нь хуваарийнх нь квадрат. За синус x-ийн уламжлал маань косинус x үржих нь 1 дээр нэмэх нь косинус x. Хасах нь 1 дээр нэмэх нь косинусын уламжлал маань болохоор хасах синус x үржих нь синус x. Хуваах нь хуваарийнх нь буюу 1 дээр нэмэх нь косинус x-ийн квадрат. За тэгэхээр эндээс энэ маань косинус x дээр нэмэх нь косинусыг косинус квадрат хасахын нэмэх нь синус квадрат гэсэн. Хуваах нь гэж шууд орлуулсан ч болно л доо 0-ыг орлуулах юм чинь тийм ингэ. За гэхдээ яг энэ хоёр гой хураагдах юм байна. Энэ нийтбэр 1 болчихно. Тэгэхээр косинус x дээр нэмэх нэгийг хуваах нь 1 дээр нэмэх нь косинус x-ийн квадрат. За нэг шиг гэнцхээр дээр 1 доороо 1 дээр нэмэх нь косинус x. Тэгээ энэ чи 0-ыг орлуулахаар нэгийг хуваах нь 1 дээр нэмэх нь косинус тэг. Косинус тэгтээ 1-ийг авдаг учраас хариу 2-ны 1 гарах нэ. За энэс ноогдор уламжлах нэ бүгд. Тэгээ хүртэр дээр байгаа x-ээс санагээс уламжлал авч хуваараар нь үржүүлээд хасах нь хуваар дээр байгаа функц уламжлал авч хүртүүрээр үржүүлээд хуваах нь хуваарийнх нь квадрат. Эндээс x уламжлал 1 үржих нь x-тэй нэмэх 1 хасах нь x уламжлал 1 үржих нь x-ээс 1 хуваах нь хуваарийнх нь квадрат.
хүчний хэдийг орлуулах байлаа нэгийг юм байна. Заалга задлж x-тэй нэмэх нэгээс хасах x нэмэх нэг хуваах нь x-тэй нэмэх нэгийн квадрат. За энэ хураагдаад одоо бүгд x-ийн нэгийг тавина. За хүртэр дээр 1-д 1 нэмээд 2 хуваар дээр x-ийн хооронд нэгийг тавилаа. Эндээс 2-ыг хуваах нь 2-ын квадрат нь 4 хураагаад хариу 2-ны 1 гаргах нэ. За энэ тодорхой биш интегралыг бодоо гэж. За энд бол хаалт явах уу. За эндээс бүгд яах вэ гэсэн чинь синус x-с уламжлахаар косинус. Тэр нэрийг харж аргумент бичлэх юм бооз. За тэгэхээр би энд яах вэ гэхээр интеграл синус 2x дээр нэмэх нэгээс хасах нь косинус 2x дээр нэмэх нэг. Тэгээд dx гэж байгаа. Тэгэхээр би d гэхэд дифференциалынхаар 2x дээр нэмэх нэг гэж тавьчих. Тэгэхээр энэ яах юм гэсэн чинь энэ чинь уламжлах гэсэн. 2x-с уламжлахаар 2, нэгийн уламжлалыг dx-ээр авч байгаа юм чинь dx. Гэтэл надад байх ёстойгоос 2-с өөртөө илүү гарах юм байна шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ 2-ны 1-т нь хуваагдах гэж. Тэгэхээр одоо би орлуулах хичээлдээ 2x дээр нэмэх нэгээ төвцөр а гэж. Тэгэхээр манай интеграл юу болох юм гэсэн чинь 2-ны 1-ийг үржих нь энэ маань синус а хасган косинус а тэгээд d. За 2-ны 1 үуч нь синус x-с интегралахаар хасах косинус а косинусаас интегралахаар синус а. За одоо тэгэхээр буцаагаад бүгдээрээ а-гийнхан хастамдгийг гаргаждаг гэж тий 2x дээр нэмэх нэг хасган синус 2x дээр нэмэх нэг. За ард нь нөгөө уламжлахад алга болсон биш магадгүйгээд нэг тогтмол тоо нэмэх нь. За хариу нэм гарах нэ. За 49. За энэс яг орлуулахаар энэ тий 1-с хасган 3x он чинь би d-гээд 1-с хасган 3x-ээ дифференциалын ард эсвэл дахнаас нь аг орлуулсан ч л шүү. Тэгэхээр энэ юу гэсэн бичлэг гэж эндээс уламжлал авах. Нэгийн уламжлалтыг хасган 3-ыг үржин x-ийн уламжлалыг тэгээд x. Тэгэхээр надад хасах 3 илүү гарахаар юм шүү дээ. Тэгэхээр хасах 3 тухайд гэж. Тэгээ орлуулнаа 1-с хасган 3x-ээ аг орлуулж. Тэгэхээр хасах 3-ны 1 үуч интеграл 1-ийг хавахнаа. Тэгэхээр 1-ийг хавахнаагаас интеграл авахар юу гэх гэсэн натурал нэмэх. За тэгэхээр натурал маагаар бүгд юу авсан гэсэн 1-с 3x гэсэн нэмэх. За эсвэл бүгд энийг яаж хийж болоод байгаа гэхээр эндээс интеграл авахар анхаас эндээс интеграл авахар натурал 1-ээс 3x гээд x-ийн коэффициент хасах 3-таа хувааж байна гэдэг. Уламжлал авахд өөрчлөлт юм чинь интеграл авахд тэр өмнөх коэффициент нь хуваагдаж орж ирнэ гэж бас ойлгосон ч болно. За энэ тодорхой интеграл. За энийг эхлээд бүгд нь тодорхойн жоохон янзлах хэрэгтэй байна. Эндээс x-ийг халан саргаж. Тэгэхээр би нэг x-ний x дээр нэмэх нэг гэдэг. Тэгээ нэг x чинь шугам учраас дээрээ нэг юм тогтмол тоолдох хэрэгтэй тий. За энэ а-быг олчод бас экспресс интеграл авчна. За одоо бүгд хийх байх нь бол. За ижил хоёр хөөр x-ийг үржих нь x дээр нэмэх нэг. За ax дээр нэмэх нь bx болж байна. Тэгээ эндээс би x-ийг хаалан сарчхаар a дээр нэмэх нь b. Тэгээ a-гийн тусанд тавьчих. Хуваах нь x-ийг үржих нь x дээр. За гэж манай энэ хоёр тэнцүү байна гэдэг чинь хоёр хүртэрүүд нь тэнцүү. Хүртэрүүд нь тэнцүү байна гэдэг чинь нэг тэнцүү x-ийг үржих нь a дээр нэмэх нь b нэмэх нь a. Энэ хоёр тэнцүү энэ маань ямар ч уртлын илэрхийлэл маань ямар ч x гэмч x-ийн коэффициент тэгсв асуулт нь харин нэг юм. Тэгэхээр a нэг юм бол a дээр нэмэх нь b тэг байна гэдэг чинь манай b нь хасах хаатай тэнцүү буюу хасах нэг тэнцүү. Тэгэхээр a1 b нь болохоор хасах байна шүү дээ. За ийм болцсон гэсэн. За одоо тэгвэл бүгд интеграл аваад шүү дээ. Интеграл 1-ээс 2 хүртэл задлалчаар 1-ийг хуваах нэгс хасах нь 1-ийг хуваах нь x дээр нэмэх нь 1. За ийм тодорхой интеграл утгах нэ. За 1-ийг хуваах нь x-с интеграл авахаар натурал x хасах нь 1-ийг хуваах нь ихээр натурал x дээр нэмэх нь 1. Тэгээд хэлнэ 1-ээс 2 хүртэл. За одоо энийг хасч байгаа юм чинь бүгд хооронд хуваач. Тэгэхээр хуваах нь x дээр нэмэх нь 1.
За логарифмын яагаад модуль аваад гэхээр логарифмаар заавал эрэг та байгаа ёстой учраас би сөрөг гарцмаж болцшгүйгээд модультай болгож эрэг болгоод байгаа шүү. За одоо x-ийн хооронд эхлээд дээд хэл 2-оо орлуулад хасах нь x-ийн хооронд доод хэл 1-ийг орлуулчихнаа. Тэгэхээр энэ маань натурал логарифм 2-ыг хуваах нь 3, хасах нь натурал логарифм 2-ны 1. Хасж байгаа хуваач нь 3-ны 2-ыг хуваах нь 2-ны 1. За одоо хувааж амчин бүгдээр яг үржүүлээд 3-ны 2-ыг үрчих нь дээр 2 доор 1. Тэгэхээр натурал логарифм 4-ийг хуваах нь 3 болж таарна. Энэгээрэж магадгүй за юм нэгээр байгаа хөө эсвэл нөгөө логарифмын чанар ашиглаад янзсан байж магадгүй.